Бид нар үнэхээр эзний талаар сурч мэдэх бидэрт өгөгдөх тэр яруу алдрыг үнэхээр бид нар одоо бид төсөөлж байгаа. Таны өнөөдөр энд сууж байгаа зүйл таны хувьд бол нэг амьдралын нэг ялагдахгүй нэг шалахгүй нэг зүйл байгаа боловч эзний хувьд бол маш үнэтэй зүйл байгаа шүү. Энэ бол эзний хувьд бол маш их үн цэнтэй зүйл байгаа. Тэгээ Библиэр тэр үнэхээр эзний бидний нүрийн хөдөлмөрийг дэмий хоос өнгөрүүлэхгүй. Тэр бид үнэхээр шагналтайг өгөх болно. Бид энэ дэмий хоосон зүтгээгүй юм аа. Бид нар маш их утга учиртайгаар энэ өдрийг бид нар зориулт харан ирж байгаамаа. Халелуя. Та өнөөдөр эзний үгтэй хамт хат бэлэн байна уу? За би бүгд хамтдаа Матай номын шинэ гэрээний сайн мэдээний Матай номын 20 дугаар бүлгийн 1-ээс 16-г хамтдаа нэг уншия. 1-ээс 16. За энэ Тэнгэрийн хаанчлалын талаар Матай 21-ээс 16. За би нэг сайхан унцад холоогоор нэг сайхан болж игэл чангаар дуудаж өгчээ. Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайд ажиллах хүмүүсийг хөсөлөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм а. Тэр тэдэнд өдрийн 1 динар өгөхөөр ажилчтай тохиролцсон. Тэднийг усан үзмийн тариалан руугаа илгээвэ. 3 дугаар цагийн орчим тэр гадагш гарч зах дээр ажилгүй зогсож би өөр хүмүүсийг хараад тэдэнд та нар бас усан үзмийн тариалан руу яваа. Би та нарт шударгаар төлнө гэсэнд тэд явжээ. 6 дугаар цаг болон 9 дугаар цагийн орчимд тэр дахин гадагш гарч түүнчлэн хүмүүсийг явуулав. 11 дугаар цагийн орчим тэр гадагш гарч зогсож би өөр хүмүүсийг олж хараад тэднээс та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсон вэ гэж асуусанд тэд биднийг хинч хөсөлсөнгүй гэвэ. Тэгтэн тэр та нар бас усан үзмийн тариалан руу яваа гэлээ. Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалда ажилчдыг дуудаж эцсийн бүлгээс эхнийхийг нь хүртэл хөссийг нь төль гэжээ. 11 дугаар цагийн үед хөслөгцөн нь бүгд нэг динараа хүртвэ. Эхэнд ирсэн хүмүүс өөрсдийнхөө илүү ихийг авна хэмээн найдаж хэмээн бодсон авч мөн адил нэг динар авчээ. Тэд хөлсөн аваад газрын эзэнт дургуйтсан гомдоллож энэ сүүлчийн хүмүүс ердөө 1 цаг ажилласан шүү дээ. Ажлын хүндийг үрч өдрийн халуун наранд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ гэжээ. Гэвч эзэн тэдний нэгэнд нь анд минь ээ би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи 1 динараар ажиллана гэж надтай тохирсон биш үү? Өөрийнхөө хөлсийг аваад замаараа явж үзээ. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна. Би өөрийнхөө ямыг хүсснээр зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурв уу гэжээ. Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдваа. Амен. За өнөөдрийн сэдэв 1 динарын үн цэнийн тухай бүгд хамтдаа эндээс энэ сэдэв бид бацаад нэг юуны тухай ярьж байна гэвэл 1 динарын тухай 1 динарын үн цэнийн тухай хүмүүсийн хандлага энэ дэр яаж хэлж харагдаж байна. Бүгд энэ сэдэв бүгд түр хойш нь тавиад хоол бол шир зугаа та бүхтэй нэг зүйлийг хуваалцах хүсэж байна. Ер нь та бүхтэй амьдрал дээр харж байхад амьдрал гэдэг зүйл цаанаасаа л ямар нэг зүйлийг хүчтэд нь илүү өгөхгүйгээр хүчгүүдэнд тааруулаад мэдлэгтэд нь ч гэсэн илүү төлөхгүйгээр
мэдлэгүүд нь ч гэсэн тааруулаад амьдрал аль нэг зүйлээд ингээл өөрийн байдлаар ингээд аюу зүйд зохицуулж авч явж байгаа юм санагддаг. Амьдрал цаанаасаа л экологийн тэнцвэр гэж нэг зүйл байдаг тийм үү? Мэдгтэн гээд илүү амьдраад байхгүй. Молгоо тэнэг гээд хүнээс дутуу амьдраад байгаа ч байхгүй. Эцсийн эцэс тэдний хувь тавилан үхэл гэдэг зүйл яг л нэг л тэр хувь тавилан тохиолддог. Энд бид өчнөө цагам эд өрөн хураагаал амьдрал байгаа боловч эцсийн эдэрт тэд юу хийдэг вэхээр дараагийн үедээ л үлдээхин төлөө л ажилласан байдаг. Үүнийг бас Библиэлд энэ бүх явж хоосноос хоосон юм байна гэж хэлж байдаг. Өнөөдөр хүн наранд орцдогч ажилласны хэрэг яг юу юм болоо гэж энэ дэлхийд хамгийн мэрхэн ухаантаар Бурханаас эвээгдсэн тэр мэрхэн ухаанаар дүүрэгдсэн тэр Соломон хан өөрөөсөө асууж байгаа байхгүй. Нэг үеийнхэн нэрдэг боловч бүтээдэг боловч түүний бүтээснэг нь дараа үеийнхэн л өөр чимэг нөхтдөг. Төвний тэр бүлдэр эхний хүмүүсээс нь сүүлчих болж сүүлчийн хүмүүс нь эхнийх болно гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ сугаалын бид нар гол тэр үнийг бид нар ойлгохын тулд бид нар эхлээ зүгээр текстэн дээр байгаа тэр наагах зүйлийг бид нар ойлгохын тулд би юм жишээ авч ярьж байна. Хүмүүс бид нар амьдрал дээр харахад зөвхөн маш их хүмүүс өдрийн ажил олж хийж байгаа. Эсвэл маш их хөнгө төрөхтэйгээр ажил олгогч хүмүүсийн амьдралыг бид нар харьцуулж харж чад мэднэ. Өөрөөсөө амьдрал дээрээ. Тийм бүхний цаана ер нь хэн нэгэн хянагч байдаг болов уу? Та юу гэж бодож байна? Бүх зүйлийг тогтцоолж байдаг. Хэн нэгэн бүхнийг өөрийнхөө хүслээрээ удирдах байгаа. Энэ бүхний та нэг бүх зүйлийг үнэхээр өөрийнхөө тааллын дагуу энэ орчлон ертөнцийн тэнхлэгийг өөрийнхөө хүслээр зохицоор эргүүлж байгаа нэг бид байдаг гэсэн байдаг юм аа. Тэгээд тэр үг бол үнэхээр Бурхны үг бол үнэхээр хэдэн мянган жилийн өмнө хэлэгдсэн энэ жишээ өнөөдрийг хүртэл нийгэм нь ялгаатай боловч хүмүүсийн доторх зан чанар хүмүүсийн бидний мөн чанар яг л ялгаагүй л ээж идэг. Эртний хүн гэл өнөөгийн хүнээс ялгагдах зүйл байхгүй. Боолын нийгэмд амьдарч байсан хүн гэл өнөөдрийн арчлан нийгэмд амьдарч байсан хүнээс ялгаа байхгүй. Бидний доторх мэс чанар яг л адилхан байдаг. Библи энэ мэс чанарыг бид яг л уудлан гаргаж хэлж байдаг. Хүний доторх хүний дотор юу бодогдож байгаа юм бэ? Тэгээд энэ дээр нэг талбайн эзэн буюу эхний хүн, сүүлчийн хүн гэдэг энэ гурван гол дүр энэ дээр гарч байна. Ер нь тэгээд бид нар амьдрал дээр харахад хөхөө намжлыг бид нар хөхөө намжлж байна. Гэрлэх хөхөө гэрлэх төхөө гэх харандар гардаг. Тэр хүн өөрийнхөө бодлоор л өөрийнхөө нүдээр бол маш их сайн ажилласан хүн байгаа тийм үү? Бос түнээс илүү маш их сайн ажилласан тийм байгаа. Тэгэл хөдөлмөр улсынхан хөлсийг авахаар тэр өдөр чамдаан бариад ирдэг тийм үү? Хөлсөө авна гэдэг. Тэгэл амар том чамдаан бариад амар сэтгэл өндөр ингээл ихэн бодсон байжсэн чинь л тэг буланд нь өх шигтгээр нэг жоохон мөнгө өгдөг тийм үү? Түүний тооцоолоор 1900 төгрөг авна гэж бодож байгаа байхгүй. 60 дооны хянаа шүү дээ. Тэгтэл түүнд өссөн мөнгө хэд байдаг лээ нэг 100 эдэн төгрөг. Тэгэл хөхөө маань сэтгэлээр унаал гомдолдог. Ингэж ажиллуулчаал. Ингэж өнгөх үйс ингэж гэх. Тэгээд энэ түүхийг уншиж хахад тэгээд бэлдэж хахад тэгээ манай тэр зохиолчд ер нь хүний амьдралыг ингээд хөөрнөж энэ түүгээр өгүүлэх хүсэж байгаа тэр бид нар ахуудаа ямар их ахуугаар тэр байгалийн энэ зүйлийг аюул их бид тэр монголчууд маань ямар их ахуй зүйлээр онцлогоороо байж шалтгаалж ахуудаа ямар их ойрхон байдгийг бид нар мэддэг. Еврейчүүдийн хувьд бол бид нар хууль өгсөн учраас Бурхнаа шууд эмээгээд байгаа мэдээд байна. Бурхны хууль байгаа учраас. Монголчууд бидний хувьд болохоор ягаад ч юм нэг тийм үү тэнгэр заяатай гэдэг шиг юм тийм ахуугаараа дамжуулж бид нар байгалыг маш их ойлгодог. Нөхцөл байдлыг магаш ямар цаг үеэр болох гээд байгааг, ирэх цаг үед юу болох гээд байгааг
Тэгээ бид нар бурхан бидэнтэй монголчуудаа яг ч юм эртнээс ахуй цаг нөхд байдлаар бид нар ярьж байсан юм нэг. Тийм өгдөл бидэнд яг ч юм байдаг. Бүгд хамт текст рүү оръё. Тэгээ энэ дээр гарч байгаа Тэнгэрийн хаанчлалыг бол юутай зүйрлсэн бэ гэхээр өглөө эрт буй гэрээсээ гарч байгаа талбай эзэнтэй зүйрлэж байна гинэ. За зүгээр нэг эзэн биш, талбай эзэн биш. Өглөө эртхэн гарсан талбайн эзэнтэй зүйрлэж байна. За Тэнгэрийн хаанчлалыг Библиэлд Есүс янз бүрийн арга барилаар янз бүрийн өнцгөөс нь бас тайлбарлахыг хичээсэн байгаа. Түр зургийг харуулах гэж. Тэнгэрийн хаанчлал бол үнэхээр сайн сувдыг эрен хайч байх тийм худалдаачинтай адил мэт. Тэнгэрийн хаанчлал бол тэнгис тарьсан асар том тор мэт гэл. Яг бол Тэнгэрийн хаанчлалд бид нар нөгөө төсөөлж чадахгүй учраас Есүс бүхий л тэр бидний ойлгох хэмжээнд дээр бидэд буулгаж өгөх гэж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр энэ Тэнгэрийн хаанчлалыг Есүс юутай ярьж байгаа нөхөр? Тэнгэрийн хаанчлалд хэн нэгэн хүн хэн гологдох, хэн хасагдах, хэн орох уу гэдэг асуудлаар энэ талаар гол агуулга биш. Харин Тэнгэрийн хаанчлалд яаж өгөгдсөн юм бэ? Тэнгэрийн хаанчлалыг үнэхээр хүн хэрхэн хүлээж авч байна гэдгийг л үнэхээр бид хам мэдэж авах нь хамгийн гол зүйл байна. Бид энд хүмүүс ямар үнцэн өгж байна. Талбай эзний талаар бол энэ бол нэгдүгээр бид нар унших юм бол энэ бол маш их том талбайтай маш өглөө эртэж гардаг хүн байна тийм үү? Түүний амьдралыг энэ давтамжийг харах юм бол өглөөс гараад бидний цагийн хуваарийг харах юм бол за манайхаар бол өглөөний 6 цагт гарсан гэсэн үг. Энд дээр бичигдсэн байгаа 3 дугаар цагийн болохоор манайхнаар еврей цаг ойлголтод болохоор за өдрийн 1 цаг гэж ярьж байвал 1 цаг гэж ярьж байна. Шөнийн манай 1 цаг гэж бас ярьж байна. Тэр өдрийн 1 цаг гэдэг нь манайхаар өөрийн 6 цаг байхгүй. Тэгээ 3 дугаар цаг гэдэг нь манайхаар одоо 9 дугаар цаг гэсэн үг. Ингээд дандаа 3 цагаар хойшлоод явчихна. За ингээд талбай эзэн юу хийж байгаа вэ гэхээр өглөө эрт гарсан. Тэгээд тэнд нөхөд хэсэг хүмүүсээс талбай дээр авч дуудсан байна. Тэгээд 9 цагийн үед дахиад гэрээсээ гарсан, талбайгаасаа гараад дуудсан. 12 цагийн үед гараад дахиад хэсэг хүмүүс дуудсан байна. Тэгээд 3 цагт гарсан байна. Тэгээд дараа нь хэдэн цагт гарсан гэж байна? 11-р цаг гэж байна тийм үү? Тэгээд энэ бол манайхаа одоогоор 5 цаг үед гарсан байна шүү дээ. Тэгэд оройн ажил бол 6 цагаас ажил нь дуусах байж. За тэгээд сүүлдэх нь энэ үйл явдал маань гол үйл явдал хэзээ болж байна вэ гэхээр оройн ажил тарсны дараах ажлын дараах нэг тийм төр зөрөг байна. Тэгээд талбай эзэн бол үнэхээр бас бид нар энд төсөөлж үзэх юм бол энэ бол маш их энэ хүний зан чанарыг бид нар харах юм бол маш их тийм хүмүүсийг ажилуулах юмсан маш их тийм ажилсаг хүмүүсийг эрен хайсан альва их төрсөн бүтээлч ийм хүнийг харж байна тийм үү бид нар зан чанарын хувьд бол маш их шудраг өгөөмөр мөн энэ дээр эхний гарч байгаа хүмүүс хэн бэ гэхээр тэд нар бол үнэхээр сайн хүмүүс мөн үү? Тэд нар бол үнэхээр сайн хүмүүс байна. Өглөө эрт гардаг. Үд хүртэл унтаагүй. Маш их ажилсаг тийм үү? Юу ихээ мэддэг. Хэдтэрний ажил цалин авахаа мэддэг. Үнэхээр хүн харахад гологдохооргүй тийм өөртөө ихтэй хүмүүс байна тухай ярьж байна. Мөн энэ дээр гол хэлж гэж байгаа бас нэг гол хүмүүс нь сүүлчийн хүмүүс байна. Тэгээ энэ хүмүүсүүдийг үнэхээр текстэн дээр юу харж байна гэхээр та нар өдрийн турш яагаад ажилгүй зогсож байгаа юм бэ гэж талбай эзэн асууждаг. Магадгүй талбай эзэн 3 цагийн үед очиод өдөр 3 цагийн үед очиод ирэхэд тэр хүмүүсэд нь харагдаагүйсэн баг. Байсан бол аваад ирэх байсан баг. Тэгээ 5 цагийн үед очисон чинь хаанаас гарч ирсэн бөө мэд хэсэг тийм хүмүүс байж гин гэж штэ. Тэгэл та бүгд гурвалжингийн гүүрний ч юм уу зүүн айл дээр нэг тийм хүмүүс зогсож байдаг юм мэдэн тийм. Наад ч гэсэн тийм хүмүүстэй уулзч
санал тавих асуудал гарч лээсэн. Засварын үйлчлэгээ их ажлаа эхлүүлэхийн тулд тэгэл байж хахад тэгэл тэр хүмүүстэй уулзсан шүү дээ. Тэнд хүмүүс зогсож байдаг. Тэгээд хинт ч харагдаагүй, хинт ч анзаарагдаагүй хэсэг бүлэг хүмүүс бас тэнд байж байна гэсэн үг. Хинт ч түүнийг тоож за энийг ер нь асуугаад ч дэмий болов да. Энэ гараас нэм гарахгүй юм шиг ингээд магадгүй тэр гологдсон гэсэн бүлэг хүмүүс байсан баг. Тэгээд тэр хүмүүсээс нүхээр бас хэдүүлээ энэ зах дээр очиё. Энд явах хүмүүс аюу сайн борлогдоод байна гэл. Тэгэл тэр нэг аюу сайн талбай хэлсний тэр эргэлддэг тэр зах зээлийн газараар очиод зогссон баг. Танаа дээр аюу хүн ажил сайн ороод байна гэж сонсч ий гэл. Магадгүй тэнд очисон баг. Бид тэр өнөөдөр бодлоороо тэгж бодож байна. Тэгээд эзэлж та нарт ингээд өдрийн турш хаавар байсан юм бэ? Хинч та нарыг авахгүй байна уу гэс. Хинч бидний хүсэлсэнгүй гэд. Та нар ч гэсэн надтай хамт яваа гэж хэлж. Бидний үнэхээр энэ текст нь бидний үнэхээр юу ойлгох гээд байна гэхээр 12 эхний хүмүүс гэдэг хүн бол Библиэлд бол энэ талбай эзэн хинтээ ярьж нэхэр бид нар Бурхан бол эхний хүмүүсийг Бурхан өөрийнхөө авралын ажлаа тэр цаг хугацааны хувьд маш их олон хүмүүс бид нар Библийг харах юм бол маш олон хүмүүс тэр авралын сайн мэдээг бидэнд урилгыг өгсөөр гэж байгаа. Бид нар энэ бусан үзмийн талбай гэдэг бол энэ тэр мөнхийн хаанчлал юм байна гэж бид нар харах хэрэгтэй. Бурхан энэ хаанчлал дотор маш олон хүмүүсүүдийг бид нар дуудаж идэг. Дуудах хүсэж байгаа. Тэр өөрийнхөө Израилийн ард түмэнд маш хуулийг өгсөн. Тэр өн ертөнөөс тэр бус ард түмнээс тусгаарлаад тэр бүхний ихэн болгож толгой болгож тавьсан байдаг. Тэгээд Израилийн ард түмэнд түүний хувьд үнэхээр бас ихний сонгогдсон хүмүүс байсан. Тэгээд тэдний хувьд үнэхээр юу байсан бэ? Тэдний хувьд үнэхээр маш их итгэл найдар тэр тэдний хувьд үнэхээр гэрээ, хууль, амлалт бүх зүйл тэдний хувьд байсан. Бурхан тэдэртээ тогтсон байсан. Би та нартай 1 динараар та нарыг ажилуулъя гэдэг. Тэр үед хариу үндэснүүд тэнд байсан болов тэнд байгаагүй тий. За тэгээ тохирсон. Тэгээ Бурхан энэ авралын ажлыг үнэхээр зөвхөн тэдрээ зогсохгүй. Тэр байсгийгээл гэртээ тогтож сууж чадахгүй дахиад гэрсэн. Ахаад нэг хүнийг аварчих юмсан ингээд гэрээс агтдаг. Ахаад нэг түнд байж бол тэр талбайтай ажиллаулъя гэдэг. Тэгээ тэр үнтэй уулзаад ахаад авралын сайн мэдээ ярьсан. Өөр цагийг өгсөн. Та нар над дээр ярьж ажиллаач гэж. За тэгье. Хинч бидний тоохгүй. Би тань дээр очиё гэдэг. Тэгээ энэ сэдвийн бидний хамгийн гол цаг нь бол бид тэр 11-р цагийн хүмүүсүүд тэр хинбэ гэдэг бид үнэхээр эндээс бид өөрсдөө олж хармаар байна. Бид нар бол үнэхээр сүүлчийн үед дуудагдсан тэр хүмүүс юм аа. Энэ цаг үе тэр үед бол үнэхээр хинч биднийг тоохгүй тэр бүхэл өдрийн турш бидэн дээр үнэхээр ямар ч найдваргүй тэр зах зээл дээр бид нар үнэхээр тэр хинч борлогдохгүй байсан тэр. Гэтэл Бурхан тэр өөрийнх тэр хайраараа тэр биднийг үнэхээр тэр дуудаад бидний нөхцөл байдлыг хараад үнэхээр биднийг өргөцсөн байдаг. Тэгэд бидэнд үнэхээр тэр нэгүслийн тэр бидэнд харуулсан байна. Тэр 1 динар гэдэг бол бидэнд өгөгдсөн үнэхээр тэр авралын хэмжүүр байна тийм үү? 12 цагийн үед бид нар эндээс нэг зүйлийг уншъя. Эхний хүн юу гэж гомдолсон бэ? Тэр яагаад гомдолсон бэ гэдгийг бид нар хамтдаа сарья. Ихэнд ирсэн хүмүүс өөрсдөө илүү ихийг авах хэмээн ботсон гэжээ. Тэгээ бид нар яагаад бол талбайн эзэн харсаар байж, мэдсээр байж төрүүлж ирсэн хүнсүүдээс нь төрүүлж мөнгөний өгөөгүй. Сүүлийнхаас нь хуулж мөнгөний өгсөн байдаг. Өдөж байгаа юм шиг тийм. Тэг яаж ч батсан энэ бол тийм үү? Янз бүрээр байгаа юм шиг. Би бол үн тэгж чаддгүй шүү дээ. Би бол бас хүмүүс надад ирж ажиллах тохиолдол байна.
тэгэл үнэхээр тэд бол шударгаар ханддаг төсдөг. Зарим нэг хүмүүст нь болохоор адар ажиллаж хүмүүс байж хатал хин нэгэн ирээл бас ажилгүй дээр нэрэл 50 хаа нэг хэдэн дөрөв ихт бол мөнгө чөч гэл. Тэгэл яг амар сандарч ярьж хэлдэг байхгүй. Яасан 50 хангаас ийм мөнгө төрөд ичээ болж байгаа байна гэсэн. Тийм үү. За яасан ингээл өгчдөг. Дараа нь би яг цаа юу өгчвөл гэж бодож байсан. Тэгэл айгуу тийм сурцсан өөр. Амарч байгаа өдрөө л ажлын өдөр хамгийн аваа сурцсан. Тэгээ тэрийг харж зогсож байсан нэгэн бол юу гэж бодох вэ намайг. За би ингээл те 12 цагийн турш ажиллаж байгаа л авандаа гэж бодож байсан мөнгө юм байна. Энийг нөхөр орж ирээ шууд аваа авчдаг байна шүү дээ. Зүгээр зээлж гээгүй. Тэр болоод байна гэдэг. За би зээлж байгаа ч гэж биелээгүй гэдэг. Тэгвэл ер нь хин ингэж зүгээр маш их цагийг гардсан байд ажиллахыг бодох үү. Тэгээ ингэж бодохоор талбай эзэнд бас буруу байгаа ч юм шиг. Тэгээд яг л бурхны арга зам, бурхны арга барил гэдэг бол ертөнцөөс өөрөөр байдаг. Тэр янда хүнийхээс боддгоос өөрөөр ажилдаг. Техний хүмүүсэд бодвол энэ дэр буруу зүйл байна гэж ерөөсө харагдахгүй байна. Хин ч гэсэн ингэж боддоор тийм үү? Энэ нэгэн таны өмнө таавал 12 цаг ажиллаж чад байж байгаа таны хажууд 1 цаг ажилласан хүний мөнгийг нэг данаарыг өгөхийг та харах юм бол та дотроо яах вэ? Найдвар төрнө өстэй. Ядчил нэг арай л их өгөх юм байна да гэж нэг горлог төрнө дөө. Гэтэл талбай эзэн тгээгүй байдаг. Тэгээд энэ дээрээс бид эндээс олзол юу болох вэ гэхээр Бурхан тэр хүнтэй бол шудраг зан байдлаар харьцсан байна эхлээд. Чи надтай 12 цаг томж ажиллах юм байна. Нэг данаараа чи ажиллах уу? За тэгье гэж тохирсон. Мөн дараагийн 9 цагууд гарахдаа ахаж би чамд шударгаар төлнө. Чи надтай ажиллах уу гэсэн. Тэгье гэсэн. Харин 10 цагийн үед буюу 5 цагийн үед ажил дуусгаж байгаад нэгэн цагийн зайтай газар тэр хүн дээр очиод ямар нэг үн тохирсон уу? Тэг бах. Энд дээр тэгж харагдахгүй байна тийм үү? За ажлын зүгээр зогсож байгаа тийм үү? Ядчил нэг хоолтой байх юм байна гэдэг. Тэгэл өнөхөр ажилласан байдаг. Тэгээ бурхан ямар хүнтэй шударгаар ярьж ямар хүнтэй өнөхөр тэр нэгүслэр хандж байна. Өөмөр хандж байна гэдэг бид тэр үнэхээр өнөөдрийн хасаад бид тэр ойлгох хэрэгтэй. Эндээс бид бурханы ямар зан чанарыг бид эндээс олж харах хэрэгтэй юм бэ? Бурхан бол бүх хүмүүсүүдийг үнэхээр аврагдаасаа тэр үнний мэдлэг рүү ирээсэй гэдгийг хүсэж байгаа нэг юм байна. Бурхан хизээж өөрийнхөө тэр бүтээсэн хүүхдүүдээсээ үнэхээр ялварлан гадуурхаж тийм үү? Чи миний хаан туцад чи миний мөнхийн усад орох зохистой нэг юм биш ээ гэж хэлэх нэг юм биш. Тэр үнэхээр яг бол бид тэр өгөөмөр эзэн. Тэр маш их талбай дээр ажил, түүний талбай дээр ажил маш их ажлын талбай байгаа. Ажлын талбар байгаа. Тэн дээр гарч байгаа хүмүүсд бүх хүмүүс тэр дуудагдсан хүмүүс байдаг. Эзнэр дуудагдсан ба мөнх амийг хүлээн авсан тэр хүмүүсийн тухай ярьж байна. Тэгээ бурхан бол үнэхээр хинтээ шудраг ярьж байгаа нөхөр үнэхээр 12 цагийн турш ажилласан өөртөө итгэлтэй тэр бардамлыг өөртөө бий болгоцсон. Өөрийнхөө хүч чадалд найцсан. Тийм хүмүүсийн тухай эхний хүмүүс юу төлөөлж ийм нөхөр үнэхээр бидрээс өмнө бурхнаас урдч бурхныг таньж мэдсэн ба бурхан хин бэ гэдгийг үнэхээр таньж мэдсэн түүнд үйлчлдэг. Магадгүй тэдний дүүтгээр тийм сайн байдал нь өөртөө итгэлтэй байдал нь бусад гологддоггүй байдал нь үнэхээр хаанч очиод амьдрч чадвар нь тэдний бардамл бий болсон баг. Тэдний үргээ сайн үс тэднийг өөрийгөө дөвлөх бусадтай өөрийгөө харьцуулах шалтгаан тэдэнд бий болсон баг. Тэгээ бид энэ зүйлээс бид нэг зүйлийг олж өөрсдөө олж араасаа гэж бодож байна. Бид нар үнэхээр бусадтай өөрийгөө хэр харьцуулдаг байна вэ?
Бурхан надад хайртай. Бурхан намайг үнэхээр онцолж авч тэр өөрийн усан үзмийн талбайдаа намайг үнэхээр хамгийн түрүүнд дуудсан. Тэр надад үнэхээр үүрэг ороод тэр ажлыг надад өгсөн. Би тэр нэг маш итгэмжтэйгээр хийж байгаа. Би өдрийн нарыг халуун турш маш ажиллаж байгаа гэж бид тэр ийм зүйл бий болдог. Гэтэл хэн нэгэн таны хажууд сул дараа нэг хүнийг Бурхан хайрлаж байгааг та харахтаа Бурханы нүдээр хардггүй. Эсвэл өөрийнхөө нүдээр түүнийг хардггүй. Энэ бас л ялгаатай зүйл байдаг. Бид өөрсдөө хэмжүүрээр харах юм бол Бурхан энэ хүнийг дуудсан гэж юу? Энэ хүн чинь надад амар өртөө хүн байхгүй юу? Би нүнтэй яриа нийлдэггүй. Би нүнтэй ингэж яагаад чинь би нүнд урд нь хэн байсныг би мэддэг байхгүй юу гэл. Ийм өөрийнхөө зөвхт байдлыг хэмжүүрээр бусдыг хэмжиж байвал та ихний хүн болсон байна гэсэн үг. Та ихний хүн биш, та үргэлж сүүлчийн хүн байгаасаа гэж Библи биднийг хэлж анхааруулж байна. Бидний хандлага бол үнэхээр ихнийх бус сүүлчийн шиг тэр нэгүслэр аврагдсан тэр хүний шиг тэр байг тэр эмээлттэй тэр сул дорой байдал дотор байгаа ч гэж ёсч байгаа. Тэр сул дорой хүмүүс нэг данаараа хүлээж авсан байхдаа тэр юу гэж бодсон болов? Тэр нэг данаараа авч хатал ах нар руу гар зүрхлэх байх тийм үү? Йоо за талархаа гэл. Хитчээсэн тэгэл аваад за тэгэл талархаал гэсэн баг. Талархдаг зүрх хэрэгтэй гэсэн. Та нэгүслэр аврагдсан юм аа. Бидний сууж байгаа бүх хүмүүс Бурханы нэгүслэр аврагдсан юм аа. Бид нар өөрсдөө сайнараа бус. Бид нар өөрсдөө үзмжээрээ хүч чадлаараа бид нар 12 цаг ажилладаг тэр хүч чадлаадаа бус. Нэг динар гэдэг бол бүх хүнд өгөгдсөн адилхан тэр аврал бол бидэнд бүгд идэлэн өгөгдсөн тэр юм зүйл юм аа. Үүнийг харамсалтай нь хүмүүс өнөхөр ойлгохгүй тэр терм. Шашинлаг хүмүүс маань тийм үү? Ямар сони юм бэ? Бурхан минь би таны өнөхөр маш их зүйлийг өргөдөг. 11 өргөдөг. Би өдөрт 3 удаа мацаг барьдаг гэдэг залбир дээр фарисей хүний залбир хийдэг тийм үү? Гэтэл хажууд нь зогсчод нэгэн нүгэлт хүн байждаг. Бурхан минь би таны өмнө 12 цаг ажиллаагүй. Би таны тэнгэр тань харагч ирэх. Би танаас мөнгө авах ч ирэх байхгүй. Гэвч надад өгсөн энэ нэг нарийн чинь төлөв бид өнөхөр тань талархаж байна. Намайг тоож тэр мөнхийн устдаа намайг өгсөн тэр авралыг өнөхөр надад өгсөний чинь би тань талархаж байна гэж. Тийм сул дорой өнөхөр тийм сүнсэндээ ядуу хүмүүсэд энэ байгаасаа энэ төлөөлөл байна. Тэгээ та өнөхөр аль нь баймаар байна? Сүүлчийг нь үнэ. Тэгээ бид энэ цаг үед өнөхөр бас сүүлчийн цаг үе байна. Би аврагдсан бол болоо биш. Миний цаана аврагдаг хүмүүс байгаа болов. Таны цаана Бурханаас аврагдаагүй хинч түүнд авралын сайн мэдээг яриаггүй, хинч түүнд очиагүй, тоож очдгоо. Хинч Есүс чамд хайртай шүү гэж хэлдэг тийм үг сонсоогүй. Тийм хүмүүс үнэхээр байдаг юм байна ахтусаа. Өнгөрсөн бүтэнсөө өдөр бид хэсэг тийм үйлчлэл хийсэн. Сайн мэдээ дараах. Тэн дээр очиод би үнэхээр нэгэн ээж охин хоёртой уулзсан. Тэгээ сайн мэдээ ярьж хаад би хүүхд багтаа очиж байсан. Гэхдээ би хизээч тэг сайн мэдээс би сонсож байгаагүй шүү дээ. Хинч тэгж ярьж байгаагүй. Тийм үү тэгэл би тэр дүнхэ баг шөөрөө шоконд орсноо яасан тэгэл нэр ийм хүмүүс байх шүү тэгээд би Библийн түгээс нэг уншиж ярьж өгсөн чинь уучлаарай би ингээд бичиг үсэг сайн тайлгадаг юм аа гэсэн. Тэгэхээр за бүр шоконд ороод банцсандаа хүүхдээс нь асуугаа за миний охиныг унштай Библи дээр ингээд бичигдсэн байна гэж ахаа би нэгдүгээр ангиштай гинэ. За бүр алдарлаа гэл. Тэр би ямар хүнтэй уулзж байгаа вэ? Эзэн минь бүр ийм сул дорой хүмүүсэд үнэхээр эзэнтэй хайрладаг байсан гэж үгээр. Тэр хоёр хүн хүчснэг хүлээж авсан байгаа. Ээж хоёр. Тэр үнэхээр хинч анзаардаггүй, хинч хүл тоогддог. Тийм хүмүүс үнэхээр эзэн бидрэндээс харж байгаа. Миний усан үзмэн талбараа та нар яваач гэж нэрвэсэн та нар үнэхээр зөвхөн тэлхийг хүсэж байна.
урах зарим байна. Усан үзмд ажиллах тэр ажилч цөөхөн байна гэж Библи хэлдэг. Бид нар өндөөс дүгнээ базаад дүгнэх юм бол Бурхан бидээс юу хүндээс бид өөрсдөө юу харах вэ? Бид нар гомдлосод бус өгөл талархсад байгаасаа гэж Библи хэлж үсэж байна. Бурхан минь би танд 10 өдрийн 12 цагийн турш бид нар танд үйлчилж байна гэж гэтэл та дахиад энэ хүмүүс сул тараа хүмүүстэй намайг адилхан харж байгаа гэж юу гэж бүү ийм бардам байгаасаа гэж хэлж байна. Та эцгийн үдээр бусдыг хардаг байгаасаа гэж Библи өнөөдрийн сэдв үсэж байна. Бурхан бол өнөөдрийг хүртэл үнэхээр эцсийн цаг бай. Бурхан өнөөдрийг хүртэл тэр өглөө хин нэг аврахаар талбай руу гарсан болов зах зээл рүү хин нэг аврагдаагүй байгаа биш байсан. Бурханы сэтгэл тогтож чадахгүй. Тэр өдрийн турш зүгээр сууж чадахгүй. Тэр дахиад гарч аврагдаагүй хэн байгаа бол гал шал дэмий шанлан байгаа л явааддаг. Гэтэл түүнд нүгээр домд сайн мэдээ хөрөх хүмүүсүүд нь өөрсдөө бохолол өөртөө хаад тортоол суугаад байл эзний сэтгэл үнэхээр юу гэж харах болоо биднийг. Тэгэн зөв үнэхээр надад бензийг бэлдэж байгаад эзэн минь ээ үнэхээр тийм ээ. Би явах ёстой гэж сайн мэдээ ярих ёстой мэддэг боловч эзэн минь ээ миний хөл яагаад тушигдаад байгаа юм бэ гэдгийг үнэхээр эзэн минь гэмшд түүний өмнө залбирдаг. Би л аврагдсан бол би бусдыг харах нүдгүй болчлоо гэж юу. Эзэн минь ийм байлаас бүү ийм байлгаж өгөөч. Намайг нүр бусдад сайн мэдээ ярьснараа өөрхөн намайг амтай байлгаж өгөөч гэж би энэ зүйлийг өөртөө бий болж авч байгаа. Тэндээс бид өөр юу гэж хардаг юм гэхээр Бурхан бол үнэхээр шудраг нэгэнтэй бол үнэхээр шудраг ярьдаг нэг байна гэж бид харж байна. Тийм үү? Чи надтай юу ярих вэ? Чи надтай өдрийн 12 цагаар ажиллая гэд надад тогшсон бос уу гэж хэлж байна. Тэр үнэхээр тэгсэн. Энэ бид нар амьдрал дээр юу гэж ашиглах вэ гэхээр Бурхан бол үнэхээр өөртөө итгэлтэй хүч чадалтай нэгэнтэй бол үнэхээр шудраг харахыг хүсдэг байгаа. Тийм үнтэй бид нар сайн мэдээ юу гэж ярих вэ гэхээр Бурхан тань тайртай шүү, та бол үнэхээр гоё шүү, та бол гоё шүү гэд ингэж биевэр шудраг байдлыг илчлэн хэлдэднэ. Яагаад гэвэл Библиэр Есүс хинтээ сайн мэдээ ярьж байгаагаараа бид харах юм бол Есүс маш их тийм хүмүүсүүдтэй шууд хэлжсэн байна. Гэмсцгээ. Тэнгэрийн хаанчлал ойрхон байна шүү. Хорт могоо удмаа. Хин та нарыг ингэ те гэмших авралт гэмшигтгэлийг танд чи хөдлөгөө. Иохан Баптист хэлж байгаа шүү дээ. Шууд хэлжсэн. Фарисеучуд түүнэр гэмшиг авралын сайн мэдээг Тэнгэрийн хаанчлалд батгал ороод их хүрээд ичсэн чинь хорт могоо удмаа. Та нар бол те аврагтанд бол яаж ингэж хуулирч иж байгаа гэж би мэдэж байна. Та нар л те гэмшицгээ. Та гэмшил зохиостой үр жимсээ гаргацгаа гэж. Харин эсрэг талд нь сүүлчийн хүмүүс нь хэрхэн сайн мэдээ яригдж байна. Бурхны өгөөмөр зан харагдж байна тийм үү? Бурхан тэр өнд нүгээр ялалсан уу? Та нар бол харж байна уу? Та нар бүхэл 11 цагийн турш хинч зарагдахгүй, хинч тоогдохгүй байсан биз дээ. Яагаад гэдэг мэдэж байна уу? Тэг би та нарыг аварж танд баярлж байгаа. Бурхан ийм сэтгэл байхгүй. Ямар ч үг дуугүйгээр түүнийг үнэхээр хайрлах хүссэн байдаг. Тэгээ бид нар хүн булаантай ялгаатай гэж харагдаж байна. Бурханы хувьд бүх хүмүүс адилхан боловч Бурхан руу хандах бидний хандлага тэр нэг динарыг үнэлэх үнэлэмж бол хүний дотор янз бүр байж идэг. Зарим бардам хүмүүс аврал гэдэг чинь ингэж л ирэх байсан гэж юу? Ямар сони юм бэ гэж. Би авралыг үнэхээр өөрөө бодож байсан шүү дээ. Аврал гэдэг чинь бол миний хэнгээр хичээл зүтгэл 10 хуулиа баримтласнаар буян хийснээр гаяа байгуулснаар энэ аврал дээр чинь би хувь нэмрээ оруулна гэж боддог.
Гэтэл Библи тийм биш ээ. Аврал бүх хүнд адилхан нэг данаар мэт өгөгдсөн юм аа. Харин зарим нэг хүн бол энэ авралыг хүлээж авах, би үнэхээр авралыг хүлээж авах зохисгүй шүү дээ. Эзэн минь ээ, та намайг үнэхээр голлгүй, та намайг хүлээж авсан. Та намайг бусдад адилхан жишж хардаг түнгээр баярлалаа гэж. Ийм хэсэг хүмүүс. Энэ хүмүүст бол бурхан үнэхээр өгөөмөр байдлаар харагддаг. Тэгээ бид нар ахтуусаа үнэхээр эзэн сул дорой хүмүүст яаж харж байгаа шиг бүгдээрээ тэр эзний нүдээр бас тэр бурханыг хүмүүсүүд тэр ерийн хайж байгаа тэр хүмүүсүүд тэр бид нар очих зохистой юм байна. Бурхан бидний үнэхээр дуудсан шалтгаан бол бусдыг илгээхээр дуудсан юм аа биднийг, тийм ээ. Амен. Халелуя. Бидний энэ дэлхий дээр хамгийн сайн хийж байгаа ажил бол бидний гим нүгэл. Хэрэг бид нар хийсэн ажлынхаа үр жимсийг хүртээ гэвэл үхэл гэдэг зүйлийг бид нар хангалттайгаар авах шалтгаан бидэнд байна. Таавал энд л мэрэгшээд байгаа юм байхгүй. Зүгээр шууд энэ хөлсийн үхэл гим нүглийн хөлсийг бид нар авмаар байна уу? Авмаар гоо яас их өгөх гээд байгаа юм бэ гэх тэ. Үгүй дээ, нэг динаар л болно гэх баг. Харин сайн хүмүүс эзнэгт хариуг авах юм бол бид нар бурхнаас ямар их зүйл хүсэх болов. Гэтэл нэг хүнээр дамжин тэр гим нүгэл бүх ертөнцид орж ирсний адил бүгд гимтэй гэж тооцогдсон. Их гим нүгэлтэй гэж байхгүй, баг гим нүгэлтэй гэж байхгүй. Бурхны өмнө бүгд адилхан нүгэлтэй. Тийм учраас бид нар бурхны өмнө бид нар хүртэх ёстой тэр хувь талын бидний хүлээж авахаас аргагүй байсан. Гэвч бурхны бэлэг бол Есүс Христ доторх мөнх ам юм а гэж Библиэлд хэлж байна. Өнөөдөр бид нар 1 динар гэдэг бол бид нар үнэхээр бас энэ мөнх амын бэлгийг бид нар хэрхэн хүлээж авах, энэ бид нар ямар үнцнийг өгж байна. Бид нар энэ бол бидэрт нэгүслэр өгсөн юм шүү. Бурхан биднийг үнэхээр заавал тэр өөрөө 5 цагийн үед гарам байж бид ажилтгүй зогсож байгаа биднийг үнэхээр онцгойлон хайх шаардлага түнд байгаагүй. Гэвч тэр зүйл бурхан энэ зүйлийг хийсэн. Бүгдээрээ түн талархъя. Халелуя, бүгдээрээ бүхэн талархъя. Энэ сэдвийг бүгдээр өмнөх хам сэдвийг харах юм бол бид нар илүү их тод харж болно. Нэгэн баян хүн Есүс дээр ирсэн байдаг. Тэгээ сайн багшаа мөнх амийг би яаж хүлээж авах вэ гэж асуусан байна. Өөрөө ихч үтсэн байхгүй. Тэгээ Есүс хэлсэн. Муу чи үнэхээр сайн залуу юм. Энэ залуу бол үнэхээр ихний хүн байсан байгаа байхгүй. Ихний хүний төлөөлөл. Би 11 өгдөг үнэхээр энэ зүйлийг бага наснаасаа эхэлж би таны хуйлд тушаалаад бурхны хуйлд тушаалыг загтаг. Үнэхээр өөрийгөө өвтгш хинч гологдохгүй 12 цагийн турш ажиллаад авах зохистой чангалаа авах зохистой нэгэн гэж өөрийг харж ирсэн. Харин үүнийг сонсч байсан Есүсийн дагалдагч нар өөрсдөө юу зарсан бэхээр бид нар бол сүүлчийн юм байна штэ гэж харчихсан байхгүй. Бид нар бол үнэхээр энэ залуу шиг баян залуу шиг юм биш. Гэхдээ энэ 1 динар гэдэг бол бид үнэхээр нэгүслэр өгсөн юм байна гэж. Тэгээ шамдар бид нар байгаа бүх зүйлдээ орхиод таныг дагсан шүү дээ. Тэгвэл бидэнд ямар шагнал өгөх вэ гэж шавдан хэлж байдаг. Аврал бидэнд бүх зүйл ижилхэнээр өгсөн боловч харин мөнхийн уусад ороход харин өнөөдөр бид нар 1 занаарт ямар үн цэн өгж түүнд өгчээс тэр хандлагаас шалтгаалаад бид нар Тэнгэрийн усад өөр байна гэдгийг бас би энэ дээр хэлж байгаа. Аврал гэдэг үзэл бүх нэг хэмжүүрээр бидэнд адилхан нөхцөл байдлаар өгдөг боловч мөнхийн уусад орохороо бид нар өөр хаанчлын өөр байр суурьнаар байна. Хүүхэн хоорондоо адилгүй. Магадгүй та өнөөдөр ингээр дөнгөж шинээр ирсэн сайн мэдээ түнгі сонсож байгаа нэгэн байгаа боловч эцсийн өдөр мөнхийн усад
Би өнөөдөр энэ зогсож байгаа боловч мөнхийн усад та өнөөдөр эндрийн дэрэг зогсож байгаа боломжтой нэг юм байхгүй юу? Яг л энэ эзний төлөө, эзний нэгүсээр аврагсныхаа төлөө Бурханд хэр зэрэг их та талархдаг хүн байна вэ гэдгээр шалтгаална. Та түүнд үнэхээр таларсан шигээс болж, түүнд баяртайгаар үйлчлснээсээ болж таны амьдралаас ямар үр жимс гарч ийн, энэ байдлаараа бид нар өөрсдөөсөө бид нар ялгаатай байх болно. Тийм ч гэсэн бидэнд маш их өөр тэтмүүд өгөгднө гэж Библиэлд хэлсэн байдаг. Та зүгээр нэг ганц цаг ажиллаад аврагдсан мэт мөнхийн устд арай гэж орё босч яах вэ гэж бүү бодоорой. Та эзний хүч чадалтар найдаарай. Түүнээс тэр аврагсандаа болоод тэр таларсан дээр болж маш үр жимс Бурхан танаас гаргаж аавна гэдэгт итгээрэй. Тэгээд мөнхийн ус очоод тэр эзнээс маш их тийм хүндэтгэлтэй тэднийг өмснө гэдэгт та итгэлээрэй. Тэр шангалыг авах болно. Бурхан бидний зүгээр нэг аврахыг хүсээгүй. Бидний үнэхээр Тэнгэрийн хаанчлыг өвлүүлэхийг хүсэж байгаа. Тэгээд бүх зүйлээ хаяад Есүсийг дагсан хүн одоо байгаас 100 дахин илүү хүртэх болно гэж Библиэлд хэлжээ. 19 дэх бүлэг дээр. Тэгээд бид нар үнэхээр гурван зүйлийг одоо бүр хамтдаа амьдралдаа илүү их хад нэг санаад тусгаж авъя. Нэгдүгээр бид нар нэг Бурхан ямар хүн бэ гэдгийг, Бурхан ямар зан чанартай гэдгийг бид үүндээ суралцмаар байна. Үнэхээр сайн мэдээг ярих юм бол бардам шудрах хүнд бол ингээд шудраг хандах. Сул дараа хүнд үнэхээр өгөөмөр сэтгэлээр хандах. Энэ байдал үнэхээр хэрэгтэй байт юм байна. Хоёрдугаарт нь бидний энэ цаг үйл үнэхээр сүүлийн 11-р цаг үе, тийм үү? Тэнд үнэхээр ажилгүй зогсож байгаа дээр маш олон хүмүүс байгаа гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Тийшээ хэн явах вэ гэж Бурхан харж байгаа. Мэдээж Бурханы өөрсдөө тэр хүмүүсүүдийг та надаас сурсан болвол Бурхан биднийг илгээдэг. Тэр хинч тоогдохгүй байгаа сул дараа нэгэн тарж сайн мэдээ яриач. Тэр хүмүүст би ямар өгөөмөр ханддаг, ямар тэр нэгүүлсэнгүй ханддаг, тэр авралыг өгөх ямар баяртай байгаагаа тэр хүмүүст мэдүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүс яг л энэ сайн мэдээг хүлээж байгаа. Тэгээд мөн бид нар бас бид нар өөртөө чуулган дотроо бид нар бусадтай бас хэрхэн харьцаж байгаа, хандж байгаа вэ гэдгийг бид харах хэрэгтэй. Нэг л мэдхэд бид нар маш их үүшил гэж яваад хажуудаа байгаа хүнээ харах нүдгүй болчихсон байж л яах вэ? Найз минь чи юм бэлээ хизээ итгэлээ яалаа юу? Би маш их завгүй байсан, үүжилтэй байгаа би маш завгүй байсан юм аа. Чи юуны төлөө залбируулъя гэдээ яллаа гал ийм ярьцаатай байх Бурхан бол өсгүй байна. Тэр үнэхээр нэгүүлсэнгүй хандаач гэж Бурхан хүсэж байгаа. Бурхан тэр хүн нэгүүлсэнгүй, өршөөнгүй, өгөөмөр хандсан шиг. Тэгээ бид ч бас үнэхээр шинэ чуулганаар маш олон хүмүүс орж гардаг. Сайн мэддэг, сонсч амжаагүй амжаад гардаг хүмүүс ч байгаа. Тэр хүмүүстэр яг энэ хүлээж агаад үнэхээр очуулзаад тэр өгөөмөр байдлаа та хэр их эзний өгөөмөр байдлыг харуулж боломжтой вэ гэж бас Библиэд харж байна. Тиймээс сүүлчийнх нь ихнийх болж ихнийх нь сүүлчийнх байх болно гэж хэлж байна. Тэгээ бид эндээс нэг ойлгох зүйл байна. Бурхан бол хэнийгч мөнхийн ус Тэнгэрийн усаас хасах тухайн тулд ярих хүсэхгүй байна гэдэг бид мэд хэрэгтэй. Бүх хүмүүс ирээсэй тийм үү? Бүх хүмүүс миний усан үзмийн талбаар руу ирээсэй гэж Бурхан үнэхээр хүсэж байгаа. Үүнийг бид хамгийн сайн ойлгоё. Тэгээ ирээгүй байгаа олон хүмүүс та ирсэн бол тэр ирээгүй байгаа олон хүмүүс рүү Бурхан таныг илгэхийг хүсэж байна. Халелуя. Та ямар нэг зүйл ойлгосон бол амен гэж хэлэв үү? Амен. Би бас ойлгож байна.
ойлгосон байгаа гэж яваад байгаа гэдэг шиг. Хэрэгжүүлэх нь чухал байна. Бид нар ойлгох нэг хэрэг. Үнэхээр ойлгосон бол бид нар үнэхээр эзэн минь ээ. Та өөрийнхөө зөрсдөлийг надад суулгаж өгөөч. Би бусдыг таны нүдээр хардаг байлгаж өгөөч. Миний ард би аврагдсан бол болоо биш. Миний ард үнэхээр 11-5 цагийн үед үнэхээр ажилгүй зогсож байгаа нэг хүн ажил дуусаад ойрхон байна. 10 дахь хүмүүс олон байна. Тэр бас сөөдөө бас үнэхээр сайн мэддэг ярих. Тэр намайг илгээж өгөөч гэдэг нь бид хамтдаа даруй сэтгэлээр бас үнэхээр хамтдаа мөгдөнд залбирая. Өнөөдөр ойлгосон зүйлийн төлөө бас эзэн талархаад их эзэн минь ээ танд баярлалаа. Та өнөөдрийн нэг динарын талаар үнэхээр энэ хаанчны талаар бидэнд ярьж байгаа энэ зүйл маань бидний үхээр аврал бол бидний хийсэн хүч чадалтай гавьяа зөвтөл буйнаар биш. Аврал бид хүн болонд өгөгдсөн, ижлэх нөхцөл байдал өгөгдсөн гэдэг бид нар хүлээн зөвшөөрч байна эзэн минь ээ. Өнөөдөр эзэн минь ээ таны хувьд үнэхээр 10 дахь байгаа олон хүмүүс байгааг бид нар ухаарч байна. Энэ цаг бол эцсийн цаг үед таны хаанчлалын дээр цаг үед нэг тулчаад байна эзэн минь ээ гэдэг. Түнхээр аврагдаг байгаа олон сүнснүүд байгаа байлээ. Хэний ч очиж сайн очоогүй байгаа, хэний ч дуулаагүй байгаа тэр сул дорой хүмүүсүүдийг эзэн минь та хайрж байгаа эзэн минь. Тэднийг олж харах, тэднийг үнэхээр тэдний төлөө таны сайн мэдгийг ярих тэр зүрхийг эзэн та бидэнд өгөөч. Бидэнд тэр хүмүүсүүдийг үнэхээр Есүсийн хайраар очиж тэднийг үнэхээр тэр хайрыг бидэнд өгөөч эзэн минь. Бид нар үнэхээр тэр толгой бос үнэхээр тэр сүүлчих мэт үнэхээр тэр нэгүсэл таларсан тэр итгэлтэй даруй сүнстэй байлгаж өгөөч. Бидний тэр бардан зам бүү суулгаж өгөөч эзэн минь. Бид нар өөрсдөө хэмжүүрээр бусдыг харж хэмжиж атаархах бус хан үргэлж нөхцөл байдлыг ойлгож үнэхээр бурхан энэ хүнийг үнэхээр энэ цаг үед аврасан ямар талархууштай юм бэ гэж үнэхээр бурханы байр суурин дээрс тэр хүнд хамтдаа баярлдаг байлгаж нэгэн байлгаж өгөөч. Өнөөдөр бурхан минь хүмүүс янз янзын тэр цаг үед нөхцөл байдал дотор таны авралыг авсаар байна. Зарим нь үнэхээр хүүхд тулгаа адил сонсоор таны сайн мэдээ хүлээж авдаг бол зарим нь үнэхээр амьдралын хүн нухацаагаар туулан байж, сорилт зовлонд давуулан байж, хүнд нөхцөл дотор байж таныг олж сонсдог, даруусдаг. Бид нар заавал ингэж өөрийгөө зовоон байж таны өмнө бардам занга хаях ёстой гэж юу? Бид нар тэр үргээр бидний зөрслийн хандлагыг эзэмтэй өөрчилж өгөөч. Үргээр таныг үнэхээр сайн мэдээг сонсоод тэр үн цэнийг өгөхгүй байгаа. Тэр нэг танарыг үнэлэхгүй байгаа мэт тэр хүмүүсийн сүнсүүдийн төлөө бид нэмж гэмшиж байна эзэн минь. Эзэн минь таны сайн мэдээ бол бүх хүмүүст үнэхээр авралт хэрэгтэй. Таны үн бүх хүмүүс нүгэлтэй өхөлт бид тушаагдсан байдаг. Эзэн минь та бидний бүгдийг аврагдаас үнний мэдлэг рүү ирээсэй гэж бид хүсэж байгаа байлаа. Таны сэтгэлээр бид нар дөөрөгчд байж үнэхээр таны тэр хаанчлалын тэр усан үзийн талбайраа бид нар та биднийг илгээж өгөөч бас. Таны тэр сул дорой хорин сэргүүдийг хонжлоход биднийг үнэхээр та удирдан дамжилт биднийг удирдах өгөөч. Тэдний хэрхэн сайн мэдээр дагуулж, хэрхэн халамжилж хонжлохыг бидэнд та өдөр зааж өгөөч. Бид нар үнэхээр өөрсдөө бардам нэгэн хүмүүстэй биш үнэхээр сул дорой хүмүүсүүдийг олж харах тэр өгөөмөр нинжин сэтгэлтэй байлгаж өгөөч. Танаа баярлалаа. Тэгээ бид өнөөдрийн сонсон зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэх тун ариун сүнс та бид нарт ятгах өгч биднийг өдрөөс өдөрт бидний эзний үгээр бид угааж бидний тэр ятгах өгөөч эзэн минь. Танаа баярлалаа. Тэгээ энэ цагийн үнэхээр бидний хайртай эзэн Есүс Христийг аврагч эзнийхээ нэрээр бид танд талархан залбирлаа. Амен. Халелуя. Бурхан алдарч болтугай. Амен.